Сайн байцгаана уу? Зэк байна. За өнөөдөр болохоор Mad Magazine-ийн 5 Essentials буюу миний амьдралд хамгийн хэрэгтэй 5 зүйлээ та бүхэнд үзүүлэх чинь. Яг хамгийн хэрэгтэй 5 зүйл гэхээр яалтчгүй мэдээж утаас ч юм уу те яг миний хувьд бол оосойд нойлын цаас гэх мэтчлэн зүйлүүд ер нь бол бүх хүнтэй адилхан маш их чухал эднэргүүгээр амьдарч чадахгүй. Гэхдээ яг тийм юмнууд ойлгомжтой учраас арай өөр юмнууд авчрах гэж хичээлээ арай ингийн мөртлөө. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор харааны нүдний шил. Тэгээд миний хараа тийм амар муу биш ч гэсэн ерөнхийдөө бол хараа барихын тулд ч юм уу яг эрүүл мэндийн талаас харааны шилийг байнга зүүдэг. Тэгээд харааны шил надад мэдхгүй 5 6 байгаах тэгээд ер нь л бол байнга зүүдэг. Тэгтээ гадуур ийм одоо нэг зураг авалттай үед ч юм уу бодогтой үед энтертэй бол зүүж чаддаггүй. Тэгээд бусад бүх үедээ зүүхээрэй хичээдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол харааны шил бол надад маш их чухал зүйл юм аа. Дараагийнх нь болохоор нарны тус. За яг эмэгтэй хүн болохоор ийм гаргаж байгаа бол биш байх. Эрэгтэй хүмүүсийг ч гэсэн би ашиглаасаа гэж үздэг. Тэгээд нарны тус бол яалтчгүй одоо бидний нэг озоны давхарга ингээд нэмгэрсэн инээ тэрэ гих мэтчлэн одоо олон хүчин зүйлээс шалтгаалаад бид нар бүгдээрээ заавал нарны тус төрөх хэрэгтэй. Яг нарны тусгүй хаашаач гардггүй, нарны тусгүй ер нь бол өдөр өнгөрдгөө. Тэгээд нарны тус бол миний амьдралд маш их чухал зүйл юм аа. Тийм. Тэгээд яг нөгөө нэг ангаахын салбарыг болохоор тэр юм уу ерөнхийдөө ийм туршилт энэ төр хийжсэн учраас нарны тусны хэрэгцээг айгуу сайн ойлгосон гэж хэлж олно. Тэгэхээр та нар ч гэсэн чухал байгаасаа гэж үзэж байна. За дараагийнх нь би ер нь жоохон хэцүү унтдаг хүн л дээ, юм маш жижигхэн чимээнд сэрдэг ч юм уу те. Тэгээд жоохон юм нойрондоо одоо ямар гэх юм те хурдан сэрдэг ч юм. Тэгээд нэг сэрчгээрээ жоохон унтах гэж асуудалтай байдаг ч юм уу тийм талдаа. Тийм болохоор энэ ear plug-ыг бол байнга хэрэглэдэг. Тэгээ ear plug бол яалтчгүй надад маш чухал зүйл байгаад байдаг. Тэгээд онгоцон цугтаа ч юм уу ер нь бол хаач явсан унтах шаардлага гарвал заавал ear plug-тай явдаг байгаа. Тэгэхээр яалтчгүй амьдралын хэм маягт маань маш чухал зүйлүүдийн нэг болж таарлаа. Урт бол чинийх, хугацаа бас чинийх. Хязгааргүй гигабайт. Unlimited mode. Дөрөвдөг нь болохоор ус. Би маш их хэмжээний ус уудаг. Тэгээ ус ер нь их уудаг. Тийм болохоор надад усны сав ч юм уу ус ер нь надад маш хэрэгтэй. Миний гарт хамгийн ойрхон байдаг зүйл дандаа утаснаас ч илүү ер нь бол ойрхон байдаг гэж хэлж олно. Тэгээ бүх явсан газараа устай явдаг. Тэгээ байнга ус уудаг. Тэгээд бүх хүн төрөлхтний хувьд мэдээж ус бол хамгийн чухал бүр номер 1 зүйл байх. Агаар 2. Тэгээд тэрнтэй адилхан бас надад ч гэсэн миний амьдралын бүр салшгүй хэсгүүдийн нэг байна. Намайг ер нь л миний таньдаг хүмүүс ч мэдж байгаа ах. Ер нь ус уугаагүй ингээ явж байхыг баг харж байгаагүй ах. Ер нь байнга ус уудаг. За хамгийн сүүлийнх нь болохоор миний яг миний хувьд бол надад хамгийн үнцэнтэй зүйл байгаа. Энэ болохоор миний ээж маань эмэг. Алмазын эмэг шигтгэ байгаа. Тэгээд энийг болохоор манай ээж зүүдэг байсан. Тэгээ надад өгсөн. Тэгээд би бас зүүж байгаа. Охиндоо зүүлгэн гэж боддог. Тийм эмэг байгаа. Тэгээд би ер нь бол нэг их эмэг зүүгээд байдаггүй. Зүүлт ч юм уу тийм аксессуар хэрэглэдэггүй. Гэхдээ надад ганцхан шиг эмэг байдаг тэрний. Тэгээд яг ийм одоо юу гэдэг өөртөө ихтэй үедээ ч юм уу тэг яг одоо халидаа гэсэн үедээ энэ айгу зүүдэг. Тэгээд яа чи ингээд зүүхээр би яг ингээд эмэгтэй адилхан гэрэлтэй байгаа юм шиг тийм мэдрэмж надад төрөлд. Яа чи зүгээр юм манай ээжих гэдэг утгаараа ч юм уу нэг тийм дотн тийм санагддаг. Тэгэхээр надад байгаа хамгийн үнэтэй тэгээд тийм зүйл байна. Тэгээд энийг олон үеэрээ зүгээсэй гэж хүсдэг. Тийм болохоор заавал охинтой болох хэрэгтэй байна би. За ийм 5 зүйл байна. Тэгээд яг хөө зах цухаас нь энгийн хідэ авчирсан ч гэсэн бас хүн болгонд харилцан адилгүй янз бүрийн тийм хэрэгцээнүүд байгаах. Тэрнтэй нэг зөрөөг байх гэж найдаж байна. Тэгээд яг нөгөө нэг намайг магадгүй өсгийтэй готл ч юм уу нэг тиймэрхүү фэнси юм авчирна гэж бодсон баг. Гэхдээ яг үүндээ бол модельүүд тийм фэнси амьдэрдэггүй. За баярлалаа. Тэгээд миний Essentials-уудтай танилцсан та бүхэнд баярлалаа.